дараа ингээ өнөөдөр блог эхэлж байна. Бид нар ингээ holiday энд ирсэн байна. За тэгээд бид нар энэ ч багаараа ер нь бол аюу гой дурсамжийг бүтээлээ. Аврагын төлөө цуврал дээр чинд байлаа. Semi final дээр чинд байлаа. Тэгээд одоо баг гэршгэл санагдчихээн. Тэгээд шууд ороод ирэнгүү туцны wifi хүртэлтэй шууд холбогдчих жишээний тий. Тэ хорцаагийнх бол угаасаа байнгын холбоотой байд юм байна энд. Тийм за тэгээд ер нь бол хоол ундны хувьд бол ер нь бол амт сайтай хүмүүсийнх нь ажилчдынх нь одоо харьцаа марцаа бол бидэрт бол үнэхээр бол nice эсөө. Өглөөний цаг амар гоё эс тээ. Тийм. Чи өглөөний цайнд 6 цагт хэд удаа орж ирсэн? За өглөөний цайнд 6 цагт хэд удаа орж ирсэн бэ гинэ. Би бол өдөр болгон би өглөө 6 цагт би цайнд ордог. Тийм. Өглөөний үе шүү дээ. Тийм. Ер нь бол 6-аас 10-ийн хооронд өглөөний цай байдаг. Унтдаг юм байна шүү дээ. Тийм. Аюу их унтчихдаг ш тахаа. 10 гэж унтаад тэгэл яг 5 хагас гэж усвал доошгоо буугаал цайнд орвол тэгэл. Манайхаас хэн яг бильярдны авраг уу юм? За бильярдын авраг гэх юм бол ер нь бол драфтын номер 1-ээр одоо эхлээд бол Монхах бол орох бах. Тэгээд дараа нь бол Хурцаа орох бах. Тэрний дараа Ках орох бах. Юу юм бэ? Хурцаа номер 1 юм байна. Монхах 2 тийм байна. Ках 3 тийм байна. Тэгээд 4-т би юм байна. Тэгээд 5-т Сэг яах. Тий. Төөгөө хийдэг байгаа бэ? Төөгөө 6. Тий. Тий бол угаасаа тулгай ойлгомжтой 12 тоо. Энэ за би тайлбарлах энэ болохоор хүрэн манжиг салаад. Хүрэн манжин бол ер нь бол нууцчораа. Тэгээ дараа нь энэ болохоор berry chips. Berry ч одоо юу гэдэг монголоор? Би өөрөө Mongi steak идэх чинь тэгээ орой Титэм спортс дээр андахи би андахи стейкийг хэлдэг. Та нар бүргэр идэлдэг тий. Би дэкхийн бүрээр. Сегахаас нэг асуулт байна. Сегах та holiday-ний одоо хамгийн таалагдсан нэг зүйлээ хэлээч. Хамгийн их таалагдсан. Юу ч хийж болно. Орон нэг хөвтэйхэн байсан та оноход. Ордоржингээл хамт унтсан шүү дээ. Орноос гарах гунтал өндөг. Унтаад байхад орны бол их гоё байсан. Тэгээд чилэхгүй байсан. Нуруу муруу чилж өвдөхгүй байсан. За holiday-нээс одоо чам дандаа таалагдсан тий. Хамгийн одоо таалагдсан зүйл нь юу вэ? Хүмүүс нь айгуу гоё харилцаа хандлага айгуу тав тухтай байсан. Ер нь бол үйлчлэгээ нь айгуу сайтай байсан. Тий. Хоёрдугаар гэх юм бол хоол нь амар гоё байсан. Бүх хоол нь амттай байсан. Тэгээд гурав дахь юм бол спортс бар нь айгуу гоё. Би тийшээ гарч айгуу их бильярд тоглосон. Тэр айгуу гоё байсан. Баярлаа. Баан гоё эс. Би болохоор ер нь банк спорт массажинд ордог юм мэдэн шүү дээ. Тэгмүүд нэг holiday-ийн спорт нэг орох боломж гарсан юм аа. Тэгсэн чинь бүтэн биений массаж аваад би анх удаа нүүрэндээ массаж хийлгэсэн. Гэсэн чинь миний нүүр амар ядарсан байсан гэх юм. Хүний нүүр ч бас амар ядарт юм байлаа. Тэгээд нүүрний массаж, хөдлийн массаж нэг гойсон. Спагийн хувьд супер. Хурлын өрөөнд нь бид нэр болохоор тоглолтынхаа тий төлөвлөгөөнүүдийг тэгээ финал second round Epstein хагас гişээ дээр тэгээд Broncos-тэй хийсэн финалт тэр тоглолтын төлөвлөгөөнүүдээ гаргаад ярилцах айгу тав тухтай юм боломжтой тий хурлын өрөө тий. Тэгвэл өглөөний цайнд одоо цайны талаар одоо танд ямар сэтгэл төрсөн? За ер нь өглөө цайнд адасгүй ормоор санагдах юм. Яг би бол scramble амар дуртай. Тэр амар гоё nice байсан. Өдөр бол ороод тэр чи яг гоё болчтой. Өдрийн цайнд өдөр нэг мэдгүй идмээр үуч шиг яг өглөө тэрэг идэл гоё болчихсон. Өглөө цай юу бол бүгдээрээ л nice. Өглөөний цай бас тийм ээ. Идсээр хагаад баг өглөөний цай идэж сурсан шүү. Энд дэр ер нь өглөөний цай орсны дараа одоо ингэж одоо сонголт Монгол хийхэж хөнгөн орж одоо тиймэрхүү хийхэж багаар орсон юм. Яг тоглолтын өмнөх өдөр жоохон би хүнд байх юм бол тэгээ ороод сонголт хийгээл хөнгөн төмөр өргөөл тэгэл өөрөө л ороод амарчдаг байсан. Тухтай гоё байсан. Тэгэл араас нь өдрийнхөө онцлогыг хийгээл. Сэг яах юм?
Сэг яахын тухтай орон дээр амардаг байгаа шүү тий. Тогтоо орон дээр сайхан нам хүмүүс амар одд шүү, сайхан амард шүү. За энэ манай Holiday-ны хоёр давхар рестораны хэсэг байна. Тэгээд энэ ч ингээ багаараа суугаа бид нар хоолоо иддэг. Тэгээд өглөөний цайны хэсэг нь бол энэ ч байгаа. Гэхдээ нөгөө өдөр болсон болохоор хаацсан. Тэгээд ийшээ ингээд бас ингээ кофенууд энэ ч бас ингээ кофе мофи гарч байгаа. Энэ хүлээ авах хэсэг нь байна. Тэгээд өдрийн цагаар бас зүгээр бас ирээд үйлчлүүлээд бас хоол захиалж идэж болно. Гэр бүлээрээ байх айгу тухтай. Holiday-ны 3 давхрын Жими хажуудалд нь ингээд энэ коридор ингээд ерөөсөө спа байгаа. Тэгээ энэ бол айгу гой зураг сүлд нэмэгдсэн байлээ бид нэг явсны дараа. Ийшээ орох юм бол массаж байгаа. Филиппин барьж байсан. Тэгээд өөр Монгол барьж бас байсан. Тэгээд миний буруу санаг бол золоо өгч дээр айгу лаг бариулсан. Тэгээ миний нөгөө нүүр гарны массаж хийлгэсэн гэдсэн газар маань энд байгаа. Тэгээ энд болохоор дүүш шүршүр хувцас салхи өрөө. Тэгээд нэмэлтээр болохоор энд манай хог өгчийн маникюр педикюрийн газар байгаа. Тэгээд Энэ амар тухтай шүү дээ. Бүх юм нь бэлэн байдаг болохоор бодолтой байдаг болохоор нэлээд тухтай шүү. Бид нар ер нь бол тоглолтоо тарчаад тэгэд нөгөө нэг одоо амрах цаг гарна тэрэн дээрээ ер нь бол ихвчлээ. Энд ч ирж бильярд тоглоно, доор бас теннис тоглоно, энд ч бас PS тоглоно. Одоо Титэм спорт барны том бүргэрийг идэх гэж байна. За Monster burger. Өө энэ хараа. Бөмбөг. Аюултай бөмбөг байна шүү дээ. Арай л том юм байна. Арай том уу? Би жижиг хүндээ те. Nice баярлаа. Тэн дараа бид нөгөө ялангуяа хоцсон тоглолтоо ирж үзэхдээ айгуу гоё байсан. Тэгэл мэдчихэв. Орой хоол гард юм лээ шүү дээ. Тэ? Шүн баг шүний. Баг 2 3 хүртэл гарч. Яг бид нарт зөриулж тэгж гарсан гэж байна. Тэ? Орой хоол гард юм уу? Тэ? Бүр ингэж гардаг шүү дээ. Дээр бол би нэг цагаар стейк авсан шүү дээ. Тэгсэн хүмүүс бол стейк авч болох юм шүү дээ нэг цагаас. Нэг цагаас стейк авч болох юм байна зэ энд ирж. Тэгээ стейк гэдэнгээ Монголын тоглолт үзэж болно. Эсвэл манай тоглолтыг үзэж болно. Holiday-ний 20 давх шүү дээ. Come to eat. За тэгэд Holiday болон Титэм спорт бар манай Сэлэг бодис багийг 5 дахьтай байдлаар хангаж найрсаг хамт олон болон амттай хоолоор үйлчилж бидэнтэй цуг байсан баярлалаа. Хурлын өрөө доороо 1 давхртай кофе шоптай, 3 давхртай жимтэй, 2 давхртай ресторантай, 20 давхртай Титэм спорт бартай. Тэгэд Holiday нь байлаа. Сэлэг бодис багтай хамтарч ажилласанд маш их баярлалаа. Өшөө олон газрууд манайхтай ажиллаарай. Ялангуяа сааныгаар ийм гоё влог хийлгээрэй. Яа. За дараагийн үйл ажиллагаа нь бол За манайхаа тэгээд subscribe дараарай.